нийслэл хотод хэрэгжиж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй орон судалжуулах төсөл хөтөлбөрийн талаар чиглэлтэй дүргээ 4-р хороо 6-р байрны иргэд та бүхнийхээ хүсэл гаргасан учраас засаг даргыг оруулж ирээд асуултанд хариулаад нийслэлээс бас ямар бодлого, ямар төлөв гаргаж ажиллаж байгаа юм бэ гэдэг асуултанд нээлттэй ил тод хариулъя гэж хэлж ирсэн байна. Яагаад нэг компани одоо шалгаруулад байгаа юм бэ? Сонгож шалгаруулалт гэдэг чинь бол миний бодлоор 2-оос доошгүй байж сонгон шалгаруулалт гэдэг юм явагдах байхаа гэж би бодож байна. Тендерт орохдоо бол зургийн компани өөр компани орсон. Тэгээ яагаад энэ зургийнхаа компаниг өөрчлөөд байгаа юм бэ? Тэр нөгөө тендер зарлахтаа жаахан хязгаарлалт юм хүрээнд одоо зарласан юм уу? Одоо мэдээлэл их муу зарласан юм болов гэсэн ийм нэг одоо асуудал байгаад байна. Өмнө болохоор 7 давхар байсан учраас ерөөсөө 12-3 удаа тендер зарлагдаад аж ахуй нэгж ирэхгүй байсан. Ягаад гэвэл хүмүүс ашиггүй. Тэгэнгүүт ганцхан энэ компани даваа ирэхтэйгээр юм уу эсвэл нэг удаа ганцхан тийм боломж олгох юм уу? Хэрвээ энэ бүтэлтгүүд 7 давхраас дээш болохгүй гэд бид нэр тэрнээс айгаар энэ компанитай гэрээ хийх ёстой юм уу? Монгол улсад өмнө тендер гэж бид нар яриад зурсан буюу худалдаа авалтын тухай хуулиар төсөөс мөнгө гаргаад ажил хийдэг байсан. Тендерийн тухай хууль байсан. Нэг хууль. Энэ бол төр мөнгөө гаргаад татвар төлөгчдийн мөнгөөр ажил хийж байгаа асуудал. Энэ өөр. Хуулийн зохицуулалт нь өөр. Аргачлал нь өөр. За одоо түнгүүд энэс гадна дахиад 4 хууль байгаа. Монгол улсад. Төрийн үеийн тухай хууль, Хүннү хотын эрхцэн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын авто замын төвөгжрлийг бууруулах, гэр ороолыг орон сууцчлах тухай хууль, хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль. Энэ 4 хуулийн дээр дөрвөлн дээр нь сонгон шалгаруулалт гэдэг заалт. Тэр сонгон шалгаруулалт гэдэг заалт нь хувийн хвшил, мөнгөө гарга, төр менежментийн хий, ингээд хамтраад ажлыг буюу хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллах. Энэ тохиолдолд энэ 4 хуулийг хэрэгжилж байгаа тохиолдолд тендерийн хууль хамаагүй. Буюу төсвийн мөнгөөр хийгээгүй. Хувийн хвшил өөрөө мөнгөө гаргаж байгаа. Төр зөвхөн менежментийн хий. Тэгэхээр энэ хуулийн үндсэн логик, философи нь өөрөөр хэлдэг. Та би ингээд менежмент хийгээд та мөнгөө гаргаад өөрөө бизнес хийгээд төр менежмент нэгээд аль талдаа ашигтай та төслөө санаачлаад ингээд хийх зохицуулттай ийм үндсэн 4 хууль одоо Монгол улсаж хүчин төгөлдөр тендерийн уламж хуультайгаа бол 5. Тэгээд сая бид нар ТЭЦ 5 хог шатаах эдрийг энэ төрийн үеийн түншлэл Орос улс одоо бид нар Хүннү хот дээр олон улсын дамжин өмжих нисэх бодол хийх гээд хувийн хвшлэр хийж байгаа. Энэ тохиолдолд бид нар хувийн хвшлээр мөнгөө гаргаад хийж шүү дээ. Одоо иргэн хүн итгээ та ингээ мөнгөө гаргаад төрийн зарим процесс дээр ингээ оролцоод хийж байгаа бол танд энэ бизнес бас ашигтай хэвээр. Яг бол төрийн мөнгө хүрэхгүй учраас төр менежмент хийгээд хувийн хвшил мөнгөө гаргаад хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ ашиглалтанд нийцэхгүй тодорхойлолтоор гасан орон сууцыг хуулийн дагуу эхлээд бүс нутгийн иргэд 80%-аас дээш баг тийм 80%-аас дээш нь энийг дахин төлөвлөлтөнд оруулъя гэж хүсэл гаргаж байгаа. Хуулийн дагуу 80%-аас дээш нь хүсэл гарангууд хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт. Энэ тендер биш шүү. Шал өөрөө сонгон шалгаруулалт. Сонгон шалгаруулалтыг барилга хот байгуулалтын сайдын баталсан журмаар хувийн хвшигт яаж хийвэл энэ хүн мөнгөө гаргаад хийх үү? Энэ чинь төсвийн мөнгө, төрийн мөнгө байхгүй юу? Энэ хүн ямар тохиолдолд энэ чинь хуваараа хүн мөнгө гаргаад хийх үгээд ажлын хэсэг гаргаад 80% иргэдэнд дахин төлөвлөлтөнд оруулъя гэсэн байхгүй. Тэгэхээр бизнесийнх нь ажлын хэсэг гаргаад ийм байвал ашигтай гэж ярилцаад тэгээд хувийн хвшил өөрөө мөнгө гаргах боломжтой нөхцөлийн талаар судалж агаад зарлаад тэгэнгүүт нь зарлалтад нь сонгон шалгаруулалт уралдаанд нь хүмүүс оролцоод оролцсон хүмүүсийн тэр ажлын хэсэг сонгон шалгаруулад тэгээд хуулийнхаа дагуу иргэд хяналтын хороо байгуулад хяналтын хороотойгоо зөвшөлдсөд иргэдэд тодорхой хэмжээний одоо дахин төлөвлөлтөнд орё гэж байгаа учраас хуучных нь нөхцлөөс нь дордуулахгүйгээр гэж байгаа шүү. Тэгэж санал тавиад түрээсийн юуг нь өгдөг зохицуулттай буюу иргэд одоо өнөөдөр эндээ гарч ш түрээсийн төлж ийн нүүлгэлтийн мөнгөний төлж ийн тэгээд дордуулахгүй байрыг нь олгож ийн буюу энийг хэрвээ энэ төсөл хэрэгж боломжгүй бол төсөөс мөнгө авахгүй хэрвээ энэ компани хийхгүй гэвэл ингэж байгаад байна гэсэн. Тийм учраас нөгөө иргэдийг хохирохгүй метр квадраттай түрээсийг нь төлөхөөр шилжилтийн мөнгөний төлөхөөр ийм нөхцөлтэй тэгээ хувийн хвшил энэ дэр чинь ашиг их юм боломжтой байдлаар зарлж байгаа. Тэгэхээр энэ тендер биш. Тэгэхээр энэ түрүүний яриад байгаа эскиз зураг магадлал энэ компани туслан гүйцэтгэгч эдгээр бол ерөнхийдөө хамаа авахгүй гэсэн. Зохицолт энэ чинь өөр ойлголт. Уламжлалт тендерээр бол зураг төслөө хийгээд магадлуулаад магадлалсан юугээ хийгээд явдаг ийм
зохицуулттай байгаа. Ийм учраас яг суур ойлголт өгөхөд ийм байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод 1965-аас 85 оны хооронд их бүтээн байгуулалт явуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хуучны орон сууцнуудын 60% нь одоо тэнцэхгүй ашиглалтын шаардлага мэхгүйгээд 15 оны JICA-гийн судалгаагаар бас ер нь бол 70-аас 80% нөгөө 8 бал 9 балын газар хөдлөлтийг дийлэхгүй гэдэг ийм дүгнэлтүүд гарцсан. Ийм учраас бид нар бол бодлогын хувьд хуучны барилгуудаа төсөв мөнгө байхгүй учраас хувийн ишлүүдээр аль алинд ашигтай байдлаар хийлгийял гэдэг л хуулийн зохицуулт үндсэн зарчим байж байгаа. За тэнгууд энэ дээр манай Жалцав даргын маань асуусан асуулт за шалгуулалтанд нэг компани орлоо гэдэг чинь шалгуулалтоо шалгараад нэг компани шалгах харин өрсөлдөөнд олон компани орох хэрэгтэй байсан баг. Тэгэхээр энийг бол нийслэлтэй шалгардгүй энэ талаар бол дэлгэрэнгүй мэдээллийн манай пүүжэ даргах бах нийслэл бол бодлого бариад ажлын хэсэг комисс гараад судалгаа хийгээд тэгээ үнэлгээний ороо материалаа тавиад тэн дээр өрсөлдөгч этгээдүүд ороод нэг хүн шалгах хэрэгтэй. За зураг төсөл бол өөр компани байж болно. Энэ шалгуулалтын сонгон шалгуулалтын журам дээр зарсан баг. Тэр өөрөө бизнес эрхлэгч сонгон шалгуулалтанд ороод тэрний материалаар орсон бол заавал тэрний зургийн компани юм байна уу гэдэг. Энд чинь нөгөө уламжлалт зургийн тендер хийх гэдэг байгаа биш. Энэ бол нөгөө дахин төлөвлөлтийн сонгон шалгуулалт учраас тэр ажлын хэсэг ямар нөхцөлтэйгээр зарснараа болно гэсэн. Тэгэхээр энэ дээр зургийн компани хамаарал гэж болно. За Азийн хөгжлийн банкны жишээнүүд ярьсан. Энэ бол гадаадын зээл тусламжаар төрөөс татвараар төлж байгаа мөнгнүүд олон улсын төслийн менежмент явж байгаа. Энэ тохиолдол дээр бол энэ төсөл мөнгө гэхдээ энэ ер нь бол ингэ ярих юм бол хувийн шил төр хоёрын хамтрал гэсэн. Тэгээ иргэндээ асуудлыг шийдэж байгаа. Ер нь том зурчмаараа олон улсын PPP буюу public private partnership гэх төрийн хувийн шил түншлийн жишгээр буюу хувийн шил өөрөө мөнгө гаргаж байгаа зарчмаар явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол олон улсын жишг улсын явж байгаа тендер болон төслийн жишгүүдэд яриад тань зохимжгүй гэсэн үндсэн зарчим юм. За хязгаарлагдмал зарлсан гэдэг жах шиг байна. Тэрийг нь бол мэдээллийн дахин өгчих бах. За эскиз зураг тэгэхээр бол хамааралгүй эскиз зураг нарийн зургийг тэгэхээр бизнесийнхэн өөрснөө бол ингээд иргэдэд төрөний үндсэн нөхцөл байгаа шүү дээ. Метр квадратыг дордуулахгүй нүүлгэн шилжүүлэх болон түрээсийн зардлыг бүрэн шийдвэрлэнэ гэсэн үндсэн суурь нөхцөл байж байгаа. Яа энэс дээш бол компаниуд илүү нөхцөл санал болгоод сонгон шалгуулалтанд тэнцсэн байх хэрэгтэй. За тэр процессыг нь бол энэ сонгон шалгуулалт хийсэн газар нь хариулах бах. Зөвхөн үндсэн нөгөө хуулийн хэрэглээ бол тэгж явж байгаа. За тэгэхээр энэ эскиз зураг магадлал эдгээр бол энд хамаарахгүй. Гэхдээ тэрийг нь бол захиалагчийн хяналт хийж байгаа газар буюу хяналтын хороо хуулинд нийцэж байгаас их болж шалгах эрх нь байж байгаа гэсэн. За тэгэхээр тэгээд шалгаад явах бах. За гэхдээ энэ бол яг энэ нөгөө үндсэн зарчмынхаа төрийн процессын хувьд бол тэднээс нь хамааралгүй гэсэн. За 6 сард шалгараад ягаад ажил хийгдээгүй юм бэ гэдэг тэгсэн байна. Тэгэхээр хуулийн дагуу нөгөө нүүлгэх процесс явж байгаа гэж би ойлголоо. 45 иргэнтэй гэрээ эзэн юм байна. За хуулийн дагуу нөгөө 100% иргэд маань өөрөө нүүлгээд зөвшөөрж иж ажил эхлүүлэх зөвшөөрлөө өгдөг барилга угсрал. За Улаанбаатар хотод бас нэг ийм онцлог ба би одоо үнэн л хэлье. Шинээр газар барилга барих нэг өөр үүдэг. Хотын төвд байшин нураагаа дахиад хийн гэдэг бол маш өндөр зардалтай. Буюу зүгээр шинээр газар шин төсөл хийснээс 2.5-аас 3 дахин зардал илүү. Би зүгээр хоосон газар энэ ч нэг байшин бариул нэг төгрөгөөр байсгуулсан бол хуучин барилгыг нураагаад хуучин шугам хоолойг засаад хийсэн ба 3 төгрөгийн зардал гардаг. Тэгэхээр хуучин хотод дэд үтцийн эвдээ шинээр хийнэ гэдэг бол маш хүндрэлтэй. Тийм учраас өндөр зардал гардаг. Шинээр хоосон газар аваад байшин барих нэг өөр, яг энийг нураагаад хийсэн зөрүүн 3 дахин их гардаг. 3 дахин их гардаг шүү. Би энийг айгүй хариуцлагатай хэлье. Тийм учраас бас тодорхой хэмжээний судалгаа хийсний үндсэн дээр хуучин одоо хэдэн давхар байгаа лээ? 3 давхар байгаа. Энэ тодорхой хэмжээний 16 давхар юм уу нэг орцоо өөрснөө компани борлуулах нөхцөлтэй ээжиж энийг чинь буулгах зардал, түрээсийн зардал, тийм ээ, бусад дэд үтцийн ингээд зардууд гардаг. Энэ бол бодиттой үнэн. Тэгэхээр энэ нөгөө ийм онцлог байдаг. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд нөгөө шин дэд үтцээ их гээд газар чөлөөлөлт, бусад дэд үтцийг нүүлгэлтэндээ маш их бидний мөнгө алдаад байгаа байхгүй. Нөгөө иргэдийн газар чөлөөлөлт гэдээ яриад тохироод явж байгаа шүү дээ. Тэр энэ аягүй өндөр зардалтай байдаг. Энийг та бүх манаас бодитоор ойлгоорой гэж бас хүрэн. За хоёр орцгээ түрүү ярьсан. Тэгэхээр бол нэг орцыг нь бол иргэдтэй компани санал болгож байгаа юм байна. Нэг орцоо өөрснөө гэж байна. Энийг бол компани хоёр тохирох байх. Сонгон шалгуулалтын журам дээр яг тодорхой нөхцлүүдийг яаж заана гэж зарласан байна. Тэрүүгээр юу яах хэрэгтэй? Компани бол санал болгох хэрэгтэй. Тэгээд сонгон шалгуулалтын дээр хяналтын хороо хууль нөгөө сайдын гаргасан журам дээр иргэдээс ингээд нийлээд хяналтын хороо байгуулж байгаа. Хяналтын хорооны эрх үүрэг байж байгаа. Тэр эрх үүргийн хүрээд хуулийн хэмжээнд гарсан хот байгуулалтын сайдын гарсан журмын дагуу эрх үүргийг иргэдээс гарсан хяналтын хороо буюу хяналтын хороогийн даргыг би Жалцав дарга гэж ойлголоо. Зөв те. Жалцав дарга маань өөрөө та бүхнээсээ төлөөлөөд хяналтын хороогоор журам заасны эрх үүргээ хэрэгжүүлэх эрхтэй гэсэн. За тэгэхээр эрх үүргийн хувьд бол тийм байж. Тэгэхээр үндсэндээ бол уламжлалт тендер биш, хувийн шил мөнгө гаргаад хийж байгаа учраас ойлголцоод ингээд тахироод
хийж болно гэсэн үг. Бүх иргэд нүгс нь өөрснөө энэгээрээ хэрэгжүүлэхгүй гэвэл яг одоо энэ та хэдийн санал авахгүй яг үндэ. Тэгвэл цуцлаад болж болно. Өмнө 12 удаа зарлагдаад амжилтгүй. Ягаад 7 давхраар 12 удаа зарлагдаад амжилтгүй болсон гэвэл 7 давхраар энэ бизнес хийх гээд ямар ч ашиггүй байсан байхгүй. Яг үндэ тэр бүгд мэдж байгаа. За тийм учраас дахин төлөвлөлт хийгээд одоо хэд болсон? 16 болсон гэж ойлгож байгаа.